За, энэ үлгэрийг өөрчилье. Зөвхөн хүч биш, ухаан ялах ёстой. Бид дэлхийн цаг тооллыг зохиохоор шийдлээ. Энэ бос бүх амьтдад зориулсан зарлал. Эрт урдын цагт он цаг тооллыг мөг хэзээ ах トゥ 3 зохиох болж байна. Бүх амьтдын дунд зарлал тарааллаа. Хүчтэй урсгалтай голыг түрүүлж гатлаж ирсэн 12 амьтдыг 12 жилийн он цаг тоололд оруулахад болж байна. Монгол малгайн биетэй хулгайн зоригтой наргүй ус руу үсрэн орсонч хүчтэй давалгаанд цогдод угшилж өгдөг юм. Хажуу талд нь тоон биетэй хүрээ сэлж байхад хараад "Та нөхөр хаа, намайг мөрөн дээрээ зулгаж, ойлоо хамтаа хамт сэлээ л та" гэд үйж байгаад үүрүүлчих гинэ. Өхөр тоон биетэй байсан давуу тал болж тооны эргэлтийн хүчээр бариад өрүүлж ирэн орох гэтэл хулган сэргэлэнтэж үсрээд урд дуур нь ороод нэгдүгээр байрыг эзэлчих гинэ. Өхөр харин хоёрдугаар байранд шокийн байдалтай л орлоо доо. Эмээлтэй бар ус руу үсрэн орж хүчтэй давалгаануудыг асуудал үед авч цэлсээр тэрээр 3 дугаар байранд орчлээ. Харин мөнгө аяхан биетэй туулаа ус руу үсрэн орж сэлж байтал аяг нь усаар дүүрээд сэлэхэд маш хүндрэлтэй боллоо шүү. Тэрээр шаламгай хурдан хөлтийнхөө начаар хүчээ гарган сэлж нэгэн 4-р байранд очлаа. Том хүнд мөнгөн аяхан бие яалтай үлээд дараагийн 100 нэртэй хүчит луумад ус руу үсрэн орж сэлж байна. Галгаатай төмөр 100 бие усан дотор норж галанд нутрлаа шүү. Гал нь нутарч хүчин сарснаар 5 дугаар байранд орлоо. Харин морин хуран биетэй могоомед ус руу яарвчлан орон яг гоё сэлж байтад морин хурын аялгау бие гихминэд уянгалж тэрээр уянгат хөгжмөдөө согтуурн масурж хурдаа алдсны улмаас 6 дугаар байранд орж ирлээ. Энэхүү уралдаан тэмцээн минь наадмын өдрүүдээр болж исэн бөгөөд морь хуушур шарсаар хагаад уралдаанаа мартсан байсан байна. Яагаад гэвэл тэр өөрөө хуушурн биетэй морь байгаа юм. Тэр дараанаасаа хоцорч гарсан ч гэсэн уралцаар хагаад 2 дугаар байранд гарч чадлаа. Энэ бол хадган дээлтэй хонь байгаа юм. Тэр ус руу шумбан орж сэлсээр явсаар 8 дугаар байранд орлоо. Харин 9 дугаар байранд бууцан биетэй мич орлоо. Тэрээр ус руу хурдан жичин шумбан орж сэлсэн боловч томоос том биенд бууцан бие усанд норж улам том болж хөөгөөд хөвж гинэ. Тэрээр уг нь төрүүлэх байсан боловч том гихчин бууцан биенээсээ болоод хоцроод 9 дугаар байранд орлоо. Сэлж уралдах биш бараг хөвсөөр байгаад л орлоо доо. Энэ бол Монгол гутлан биетэй дахиад тэр маш сайхан сэтгэлтэй ирч хүчтэй цоглог нэг юм. Хүчтэй давалгаануудыг амжилттай даван туулж явж байтал хөөргөн биетэй нохоог доошоо чулуун биеэ дэлгүй живж байхыг олж харлаа шүү. Тэрээр маш сайхан сэтгэлтэй учраас нохоог аврахаар шийдэж байна. Амь тэмцэж байснаа нохоог авч хамтдаа байранда ирж дахиад 10 дугаар байранд харин хөөргөн биетэй нохоо 11 дугаар байранд орлоо. Хамгийн сүүлийн байранд буюу 12 дугаар байранд Монгол гэрэн биетэй гахаа орж ирлээ. Тэрээр өөрөө бүдүүнээс гадна том гэрэн биетэй учраас энэ хол замыг туулахад маш хэцүү байлаа. Гэхдээ тэр 12 жилд багтаж чадлаа. 12 жилийн амьтад тодорлоо. Ингээд 12 жилийн он цаг тооллын амьтад тодорлоо. Тэд энгийн амьтад биш байлаа. Монголыг үндэсний хэвшинч, соёл, өвөрмөц байдлыг өөртөө агуулсан дахин давтагдашгүй брейн рот дөрүүд байсан юм.